Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Болон байна. Төрөө байна. За өнөөдөр бид хоёр 3 дахь подкастаа хийх гэж байна. 3 дахь подкаст. Өнөөдрийн сэдэв болохоор сошиал медиагийн нөлөө, тэгээд сошиал медиатай өөрийгөө харьцуулах, түүний сөрөг үр дагаврын талаар ярилцах гэж байна. За тэгэхээр хамгийн эхлээд та нар зөв зүгээр мэдрэмжтэй байж агаад сошиал медиа үзэн Instagram, Facebook, TikTok ингээ эргүүлээл. Түүний дараа ягаад ч юм нэг юмнаас хоцорсон юм шиг, амьдралаас ингээ хоцорсон, хүмүүсээс доор яваад байгаа юм шиг тиймэрхүү мэдрэмж ер нь төрдөг үү. Тэгээд энэ төрживэл одоо яг тэр мэдрэмж чинь гоё мэдрэмж төрүүлж гэнэ үү гэд бодоод үзээрэй. Ер нь тэгдэг үү? Бас тийм мэдрэмж. Үгүй яг анх нэг хайхтар анзаардгүй л байсан. Тэгээ одоо болохоор яг ингээд 20 минут 30 минут ч юм уу ингээд одоо тий Facebook-ийн рилж үү юм уу ямар нэгэн рилийг доош гүйлгээд хар би ингээд бүр дараа нь амар ингээд яг миний хувьд бол ингээд цаг үрцэн ч юм уу шал дэми юм хийцэн санагддаг болцсон байхгүй. Тэгээд бас нэг хоцорсон юм шиг. Тийм тэгэнгүүт л одоо нөгөө нэг юу гэдэг вэ? Elon Musk-ийн хэлсэн зүйл байдаг. Тэгээд та яагаад ингээд сошиал медиа одоо Instagram дээр ашигладаг юм бэ гэдгсэн чинь өөрөө хэлсэн байхгүй. Instagram дээр хүн бол ингээд дандаа өөрийнхөө сайн сайхан байгаа. Одоо өөрийнхөө хамгийн гоё гарсан зургийг ч юм уу, хамгийн гоё мөчийг л хийдгээ. Тэрийг үзэж байгаа би яг өнөөдөр ингээд утсаа оролдоо зүг зүгээр ямар ч аз жаргал одоо яг одоо мэдрээгүй тийм юу ч тохиолдоогүй байгаа хүн тэрийг үзээд яг надаа ямар санагдах уу гэд яг хэлчихсэн байхгүй. Тэгээ би ер нь тэрийг бодоод за окей гэдэг. Би ер нь Instagram дээр баг ер нь бол тэгээ ер нь ашиглахаа болцсон. Тэгээд хаацсан. Тийм тэгээ ер нь баг ашиглахгүй байх гэж бодож байгаа. За тэгэхээр одоо яг энэ жишээтэй адилхан өнөөдрийн сэдвээр бид нэр хэрхэн сошиал медиа бидний ингээд сэтгэл зүйн мэдрэмжинд нөлөөлж байна. Тэгээд хэрхэн өөр биднийг ингээд бусдад харьцуулахыг маань ингээд маш их дэмжиж өгч байгаа. Тэгээд энийг одоо нөгөө сошиал медиа биднийг удирдахыг хэрхэн болиулах талаар ярилцсанаа. Одоо нөгөө өвлийн улирал 12 сар биш 1 сар болцсон. Тэгээд хүмүүс ч нөгөө айгүй их одоо гадаад дотоод яваал нөгөө халуурар морноор аялдаг штэ. Тэгэнгүүт л одоо яг энэ өвөл гардаг хамгийн том асуудал юу гэхээр нөгөө хүмүүс гадаад очиод гой далайн ирэг дээр байгаа зураг хөргөч юм хийдэг. Тэгэнгүүт л Монголд байгаа хүмүүс нь болохоор ингээ атаархдаг ч юм уу. Айгүй тийм их юм. Атаархаас илүү бас ингээл өөрөө өөрсдийнхөө амьдралд гутардаг ч юм уу. Тиймэрхүү мэдрэмж бас төрж магадгүй. Тийм шүү дээ. Энэ хүн ингээл гоё явж байхад би одоо энэ Монголд юугаа хийж байгаа гэдэг чинь бас нэг талаараа атаархал одоо тийм сэтгэл гутралд нөлөөлөх үс зүйл байгаа байхгүй ингээд. Тэр хүнийг хараад өөрөөрөө харьцуулаад би ингээ явмаар л юм ч юм уу тийм. Гэтэ ер нь бол ингэж нөгөө харьцуулж одоо бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулах ч юм уу те. Юмны ер нь харьцуулах зүйл чинь ингээд хүний яг юм хэвийн үзэгдэл гэж байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл ингээл хоёул өмнөх подкастн дээр ярьжсэн шүү дээ ингээл дүнгийн жигсаалтан дээр өөрийгөө сайн хүмүүстэй харьцуулах юм. Энэ бол зүгээр ингээд байгалийн одоо хүнд байдаг зүйл байгаа байхгүй юу? Гэхдээ нөгөө ингээд энийг нь байнга ингэж өдөөж байгаагаараа одоо сошиал медиа нь ингэж сөргөнлөөтэй байгаа байхгүй юу? Одоо тэр чинь ингээд хүнд ингээ эрүүлэр төрж болно шүү дээ ингээл нэг юм амьдралын явцад. Тэгэнгүүт зүгээр л нөгөө хүмүүсийн сонгосон, зохиосон эсвэл нөгөө ингээд яг эдитлээд гоё болгосон зүйлтэй ингээд нөгөө хүчээр өөрийгөө ингээд байнгын одоо ингээд нэг бичлэгтэй л одоо нэг харьцуулт яваад ивэл өдөрт баг 20-30 бичлэг үзвэл тийм их харьцуулт явахаар хүний сэтгэл зүйд ингээд маш хүчтэйгээр ингээд нөлөөлөх боломжтой байд юм байна гэж байгаа байхгүй юу. Тэгснээс яг нөгөө харьцуулаад одоо хүн ингээл гадаад явсан хүнийг хараад ямар гоё юм бэ гэж бодоод өөрийнхөө амьдралд гутрах бол ингээ хэвийн зүйл. Гэхдээ тэрийг ингээд өдөрт хитээ байн үзээд байнгын тэгж нөгөө итвчүүлээд байхаар тэр чинь ингээд муу багтаа. Тийм шүү дээ. Тэр чинь рил ингээл гүйлэх юм бол өчнөө гадаад яваад далайн дээр байгаа хүмүүсийн бичлэг байгаа шүү дээ. Гоё бит юм битээчүүд гэхэтчлээ. Тэгэхээр тэрийг аль болох өдөөхгүй байх нь чухал гэсэн үг юм шүү дээ. Өдөөхгүй байх нь чухал гэхээс илүү сошиал медиаг ашиглахдаа одоо нөө зөв одоо үйл ажиллагаагаар одоо хандах хэрэгтэй. Яг дараагийнх дээр ярина л да. Гэтэ энэ дээр одоо гол зүйл нөх юм бол нөгөө сошиал медиа яг нөгөө бодит амьдрал биш. Яг бодит амьдралаас хийж байгаа ч гэсэн яг тэр чинь ингээд нөгөө одоо өдөрт 24 цаг байгаа бол зөвхөн одоо 10 минутынхаа жаргалтай үйл ажиллаж байгаа. Тэр хүний амьдрал цаана юу болж байгааг мэдэх боломжгүй байгаа байхгүй. Тэр хүмүүс ингээл жаргалтай зүйлүүдийг хараад өөрийнхөө одоо бүтэн амьдралыг мэдж байгаа юмсаа шүү дээ. Тэгэхээр яг өөрийн бүтэн амьдралаа жаргалтай тэр 10 минуттай л харьцуулаад байгаа гэсэн үг байна. Тийм байна. За тэгвэл заяа. Ер нь ингээд сэтгэл зүйн ингээд яаж нөлөөлөх бол юу гэж бодож байна? Яг би бол нэг сайнаар нөлөөлдөг гэж ерөөсөө харддаггүй шүү дээ. Яг ингээд
хүн сошиал медиаг бүр ингээд байнга ингээл донтож хэрэглээд ч юм уу нэг амар сайн үр дүнд хүрсэн зүйл бол байдгүй. Тэгээд тэрийг үзлээгээд одоо хүний амьдралд ер нь хэрэгтэй зүйл бас яг юу вэ? Тэндээс яг юу хэрэгтэй, юуг өөртөө олж авч чадчихна гэдэг бол айгүй хэрэгэлзээтэй шүү дээ. Одоо ер нь рилж байдаг юм уу те. Ер нь би бол хүмүүсийг аль болох нэг бити үзээсэй л гэж. Аха. Тэгмүүд одоо чи юу байсан шүү дээ. Одоо Instagram-а одоо баг хаагаад 2-3 сар баг болж байна уу? Тийм. Бид тэ ер нь жил болгон л байн хаачдаг та. Гэхдээ энэ удаа бүр амар удаан хаагаад байгаа юм. Ер нь амар удаан уддаг шүү дээ. Тэгэнгүүт чамд ингээд нөгөө хэрэгжилж явах үед хэрэглэхгүй байсан үеийн ялгаанууд ямар гарч байна? Юу яа гэм үү? Instagram ер нь угаасаа л байхгүй болохоор тэгэл Instagram орох шаардлага гардггүй. За тэгээд яг нь Facebook-ыг бол яг хаачч болдгоо. Нэг Facebook-ийн Messenger энэ төр чинь бас өөр ашиглагддаг болохоор яг Facebook-ын дараадаг. Гэхдээ Facebook дээр нэг тэгж амар Instagram шиг ч юм уу нэг хэрэглэнт бас ер нь гайгүй байдаг шүү дээ. Тэ нэг явдггүй зүгээр л хүмүүсийн яриа мэрэ ч юм уу. Тэгэхээр ер нь бол нэг тийм амар одоо намайг нэг юм сошиалаас болоо сэтгэл хөдлөлд оруулдаг зүйл ч юм. Ер нь бол нэг байдгүй. Гэтэ надад Facebook тэгж готролд оруулдаггүй ч гэсэн ингээд амар цаг авдаг юм шиг. Тийм. Нэг орчоор ингээд амар олон төрлийн мэдээлэлтэй тэгэл ингээд эргүүлээд хаа нэг мэдээ амар цаг өнгөрцөн байхгүй юу? Тэрнийхээ дараа харамсаад идэг би бол. Йоо яах гэж баг. Би одоо жишээ нь ингээд одоо жимдээ гарах гал байжсэн 20 минут зүгээр ингээд баг Facebook энэ төр ухчихдаг байхгүй юу? Тэгээ бүр тэрнийхээ да ёо зүгээр гараад яваач бүр тийм үстэй баг 20 минут юугаа игээ суугаад байгаа юм бэ гэ дараа нь амар харамсаад байдаг байхгүй. Тийм тэгэл одоо ер нь тэгэл уцаа оруулаад гэхдээ хүн гэдэг чинь тэгэл бас төгс биш. Гэхдээ тэрээгээ засахыг хичээж байгаа. Тэгэл яах вэ тий. Миний хувьд болохоор юу байсан юм? Би яг бүтэн жил ингээ Facebook юус ашиглаагүй байхгүй юу? Тэг ингээд зөвхөн мессенжерэл нөгөө ажлын ингээд шаардлага ашиглаж байсан. Тэг яагаад ч юм би урд нь жилийн ингээд хавар нөгөө YouTube-ийн бишээ нэг юм Facebook-ээр, Instagram-аар юм нөгөө reel маягийн бичлэгүүд хийх гэдэг би Facebook-ийг нээсэн байхгүй юу? Тэгээ нээсний дараа би ингээд миний хэрэглээ ихсээд одоо би Facebook амар ашиглаад байдаг. Ингээд зүгээр л амар цаг урдаг. Тэгээ зүгээр л юм цагийн гарцал гэж би хардаг заяа. Тэг яг хөө Facebook бас ганц л хэрэгтэй юм байдаг. Маш их зар оруулдаг. Хүмүүс амар их зар тэнгууд нөгөө хэрэгтэй юм авах эсвэл одоо босхны үйлчлэг авах ч юм уу. Тэгтээ ингээд хайчаар амар байдаг байхгүй. Instagram-аас илүү нөгөө олдцсон илүү их байдаг юм уу. Тэгээ Instagram дээр бичлэг YouTube бид нэр үзэхдээ бол би ингээд үзсний дараа ингээд зарим үед ингээд хитрхи олон ингээд мэдээллүүд аваад одоо би тэнгууд амар юм шин санаанууд юу вэ? Одоо ингээд шин ингээд хийж болох хобби юм тиймэрхүү юмнууд амар үздэг байхгүй. Тэгээ үзэнгүүт амар их юм төвшөртэй мэдрэмж маань өгчдөг. Тэг ингээд бүх юмыг нэг дор өнөөдөр амжуулах шаардлагатай ч юм шиг. Би амжуулчих ч юм шиг. Тэг ингээд тэр нь ингээд намайг ингээд зүгээр юм тайван одоо ингээд хүн ингээд гэртээ тайван ингээд суудаг штеп нэг мэдрэмжтэй тэгж чадахгүй ингээд нэг юм зүгээр суулгаж чаддгүй. Тэг тэр нь ингээд намайг юм сэтгэл зүгээр ядраахаас гадна биеийн хувьд амар ядраачихдаг. Тийм. Тэгэл бас нөгөө байдлаараа жаргалтай хүмүүстэй бас өөргөө харьцуулна шүү дээ. Тэр үед тэр нь болохоор ер нь юм гутралтай байх үед илүү мэдчихсэн. Тийм сэтгэл гутралтай байх үед ингээ үзэнгүүт хүмүүс амар аз жаргалтай байнгут юм өөргөө амар харьцуулах мэдрэмж илүү төрдөг гэсэн. Тийм. За тэгэнгүүт одоо ихтэй би ингээл за би тэгэл үзээл надад нэг юм нөлөөлдөг шүү дээ. Хүмүүс ингээл өөрийгөө бас ингээ мэддэггүй хүмүүс биш ингээ байдаг шүү дээ. Би бол өөрийгөө сэтгэл зүйчдэр явж ижил юу мэдэрч байна яаж нэгдгээ амар сайн ялгаж цалгадаг байсан байхгүй юу. Тэнгүүд хүмүүс одоо ингээл за би ингээл сошиал медиа ухаалт чинь надад нөлөөлдөг юм байхгүй ч юм уу. Яаж юу мэдэх вэ? Одоо миний хувьд гэх юм бол ашиглаад одоо яг тодорхой хугацаанд 20 минут 30 минут нэг цагч байт юм ингээд Instagram, Facebook-ийг ингээд тасралтгүй ашигласны дараа надад зүгээр хамгийн муухай мэдрэгддэг зүйл нь бүр ямар их одоо цагийн гарц вэ гэсэн бодол бүр намайг амар ингээд хэцүү байдалд оруулаад. Бүр яах гэж байна энийг үзэж юм. Яг надад миний хувьд бол яг хэцүү санагддаг зүйл нь бол тэр. Яг тэр сэтгэл зүйн хувьд хүнийг бас яаж тэгж бутраагаад байна гэдэг нь бол би бас яг одоо детальчилж хэлж бол чадахгүй л байна. Яг би ч бас тийм амар детальч юм гэдэггүй. Гэхдээ одоо бичлэг хийхгээ зориулаад би судалгаа хийсэн баггүй юу. Тэгэнгүүт ер нь ямар мэдрэмжүүд төрөх вэ гэхээр одоо ингээд скрол хийгээд ингээд амар удаан 20-30 минут цаг зарцуулсны дараа нэг юм муухай мэдрэмж ингээд төрдөг гинэ. Одоо ингээд нэг ядарсан юм шиг тэг ингээд нэг юм өөртөө нэг сэтгэл хангалуун бус мэдрэмж ингээд төрдөг гэж байгаа байхгүй юу. Тэнгүүдээ дараа нь болохоор одоо өөрийнхөө хийсэн одоо прогрессыг бусдтай ингээд харьцуулна гэж байгаа байхгүй. Одоо ингээд жин хасж байгаа хүн ч юм уу те. Одоо ингээд дөнгөж 7 хоног болчоод ингээд
нэг амар өөрчлөлт гарахгүй шүү дээ. Гэхдээ тэр хүний одоо дотроо ингээ өөрчлөлт явагдаж хахад үжээ бүр хэдэн жил ингээд дасгал хөдөлгөөн хийсэн үнтэй шууд өөрийгөө харьцуулаад би ч болоогүй энэ даа гэд тэг сэтгэлээр ингээд унах магадaltaй. Тэнгүүтээ дараа нь ингээд өөрийнхөө гаргасан амжилтуудыг ингэж нөгөө юу байна эргэлзэж тэд нартай эргэлзэж эхэлдэг гэж байгаа байхгүй одоо хүмүүсийнхтэй харьцуулаад тийм хүмүүсийнхтэй харьцуулаад яг л нөгөө жи хасахтай адилхан гэхдээ өөр одоо ингээл за энэ хүмүүс ийм лаг байхад миний энэ чи юу вэ ч юм нэг тгийж харьцуулдаг юм уу одоо ингээл хүн чинь 4 жил ингээл их сургууль ингээл төгсөх гэж амар хичээж байгаа шүү дээ ямар ч сургууль төгссөн тэнгүүт ингээл амар олон ингээл нөгөө ланглаг том сургууль төгссөн хүмүүс ингээл өөрсдөө харуулж маруулаад гэж байгаа шүү тэнгүүт яг ангууд одоо энэ ийм лаг байхад би ч одоо юу вэ тэнгүүт ларыг нөгөө бас нэг одоо тийм хүмүүс амар их болцсон нөгөө нэг бараг л оюутан байх хугацаанд ч юм уу сурахгүй баг ажил ингээ те нөгөө нэг онлайн яасан те e-commerce энтрэл амар их тийм ярьснаа $10,000 хийлээ мэлээ ч юм уу ингээл амар их бэлэн мөнгөний бичлэг юм уу харуулдаг ч юм уу тийм юм бол хүнд айгүй муугаар нөлөөлдөг баха. Тийм бас л одоо өөрийнхөө орлогыг шууд харьцуулаад тийм шүү дээ одоо миний даасан тэднүүр байгаа байлээ гэж бодоход тэр хүн бүр тэнцээ те бүр ингээл долларуудыг бүр хичнээн мянгаар нь ингээл харуулж маруулаад тийм тэр чинь бас нөгөө бас юуг нь өгдөж байгаа байхгүй харьцуултыг тэгээ шууд өөрийнхөө цалин сэтгэл хангаламж байгаа л одоо жишээлбэл миний цалин ингээл надаа ингээд хангалттай ингээд хурж байгаа байхгүй би өөрийгөө болгоод хоол хүнсээ болгоод хаяад ингээд дуртай зүйлээ авчиж чинь тэнгууд би яг тийм харангууд надаа ягаад ч юм би дотоо мэдрэмж хүмүүс ингэж байгаад хаа би яаж чадахгүй юм би ч гэсэн чадна шүү дээ гэдэг. Тэнгүүд нэг юм өөрийнхөө ажилдаа сэтгэл хангалуун босуулах мэдрэмж ч юм уу те эсвэл одоо ингэж өөрийнхөө цалинг болох ч юм уу нэг тийм хүн мэдрэмжүүдийг төрүүлж байгаа. Тэнгүүд надад яг ингэж амьдралд тулцсан асуудалтай зүйл бол байхгүй байгаа байхгүй. Ойлгож байна уу? Тэгсэн мөртлөө тэр хүмүүсийг харж байгаагаар илүү ингэ өсөх мэдрэмжийн маань сэтэж өгöd байгаа гэх юм уу? За тэгэнгүүтээ одоо ингэж байгаа одоо ингээд зарим хүмүүс ч юм болохоор ингээд сошиал медиадаар ингээд пост хийн ингээд лайк маа ингээд пост ингээд бичлэг өдр хийдэж штэ тэнгууд ингээд тэднэрээс ингээд өөрийгөө үнцэнтэй гэдэг мэдрэмжийг авдаг гэх юм уу тэнгууд одоо ингэж байгаа байхгүй би одоо ингээд жишээлбэл чамтай ингээд найзтайгаа ингээд цагийг ингээд өнгөрүүлнэ штэ тэгэл одоо манай гэрийнхэн надад ингээд цаг заваа зарцуулах юм бол би өөрийгөө үнцэнтэй гэдгийг мэдрэх ч юм уу те нэг тиймэрхүү ингээд амьд харилцаанаас ч юм эсвэл зүгээр л би өглөө босоод байж хата тийм үнцэнтэй гэдэг мэдрэмж авах шаардлагагүй байх шаардлагатай байгаа байхгүй юу тэнгууд яагаад ч юм нэг сошиал медиад хитрхи их төвш нэг пост хийж донцсон хүмүүс ингээд лайкал авахгүй бол одоо өмнө нь одоо за нэг миний хийсэн пост 50 лайк авсан байна те тэнгууд би дараа нь дахиад нэг пост хийсэн чи тэр нэг 20 лайк авсан байвал би үнцэнэг байна. Хүмүүс яагаад надад дургүй байгаад байгаа бол яа миний үн дээр лайклахгүй байна. Гэх мэтчлээ одоо өөрийгөө голох мэдрэмжийг бас сэтэж өгч байгаа гэх юм уу. Тиймэрхүү мэдрэмж. Наа ч юм бол бүр угаасаа нас харгалцахгүй тэгэл одоо нөгөө хөгшчүүд ч юм уу бүр дээш өөрийнх нь амар их Facebook дээр пост эднэр хийд юм билээ шүү дээ тий. Тэгэхээр өөр нь ингээд гэтээ яг энэ зөвхөн сошиал медиатай холбоотой биш бас сэтгэл зүйн асуудалтай холбоотой. Гэтээ бас тэрийг өдөөж өгч байгаа бас нэг л чухал зүйл байхгүй. Бас нэг хүмүүс ч хитрхи нөгөө пост бичих комент өчгтөд донтцсон байдаг шүү дээ. Тийм. Нэг одоо яаж болох вэ? Тэгэл энэ чинь дараа нь л одоо дараа нь ярин заяа нэг тийм. За. Тэгэл ер нь ямар ч шалтгаангүйгээр ингээл нэг л юмны ард гоцорсон юм шиг мэдрэмж төрүүлээд байвал сошиал медиа чамд муугар нөлөөлж байна л гэсэн үг. Тийм. За тэгвэл энэ асуудлыг одоо яаж зогсоох вэ? Хамгийн эхлээд одоо нөгөө нөлөөлж байгаа зүйлсүүдээ алга болгох нөлөөлж байгаа. Нөлөөлж байгаа одоо жишээлбэл ингээд нөгөө шарх үүссэн байвал ингээд дараалах юм бол идэхгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг ингээд холдуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр яг тэрнтэй адилхан одоо чамайг тэгж атаархах мэдрэмж төрүүлж байгаа өөрийгөө харьцуулах юм муухай мэдрэмжүүдийг өгч байгаа аккаунтуудыг unfollow хийх боломжгүй одоо найзууд байж байна шүү дээ. Тэгвэл мьютлэх сонголтууд байдаг. Сториг нь үзэхгүй юу? Сториг нь үзэхгүй. Бүх юм нь одоо мьютлдэг болсон юм шүү дээ. Нөт мөд ингээд бүх юм. Тийм тэгэхээр амар дайжгүй. Тэгээд илүү жоохон өөрийгөө боловсруулах тийм контентуудыг дагах хэрэгтэй гэх юм уу? Одоо ингээд мэдээлэл олгодог тий. Хоёулаа үзэх хэрэгтэй. Тийм. Рекламын пауз гэдэг. Тий. Тэгээд одоо нөгөө жинхнээсээ байдаг одоо худлаа дүр үзүүлдэг тийм нөгөө фейк аккаунтуудыг биш яг нөгөө бодит аккаунтуудыг дагах гэх юм уу? Бодит нөгөө туршлагаа хуваалцдаг ч юм уу тий. Тиймэрхүү аккаунтуудыг дагах юм бол илүү жоохон ингэ бодит зүйлтэй өөрийгөө харьцуулах шаардлагатай зүгээр илүү ингэж нөгөө токсик байдал юм хортой байдлаар өөрчлөж мэдрэмж төрүүлэх байхгүй яг л тэр хүн ингээд нөгөө амьд болохоор хүний амьдрал чинь ингээд ийм уналт босолттой л үү шүү. Тэгэхээр тэр хүн ингээд уналтаа чирлэн сайн байгаагаа чирлэн ингээд нөгөө прогресс гэдэг жаахгүй. За тэгээд чамд энэ нөгөө ирч хүч өгдөг team контентуудыг даах, team аккаунтуудыг даах. Одоо ингээ өглөө босоод нэг юм одоо би ийм аккаунтуудыг даах байхгүй нэг юм
үгнүүдтэй. Тэгэл ингээл ухаалаг онч үгс мөкс гэдэг дээрүүд үүдээс одоо л нэг аккаунтууд тийм болсон. Тэнгүү тэднийг харахаар нэг юм урам зориг аваад ажиллаа хийх хүсэл төрөх ч юм уу. Эсвэл ингээд нэг юм дасгал хийх хүч өгөх ч юм уу. Нэг тиймэрхүү мэдрэмж төрүүлдэг аккаунтуудыг дагдаг. Тэнгүүд би ингээд скролл донгууд миний ингээд дагсан хүмүүсийн 90% тийм байгаад хахаар би муухай мэдрэмж авах байгаа байхгүй. Тийм. За тэгээ бас яг нөгөө нэг угаасаа Instagram дээр нэг ашиглахгүй болохоор YouTube-ээр нэг тиймэрхүү бичлэг энэ үзчихдэг байхгүй 10-20 минутын тэгмүүд л тэр нь болохоор яадаг гэхээр ингээд угаасаа надад ингээд яг болдог процессыг хэлээд өгдөг байхгүй англи нэг тийм Америк сувг байдаг. Ингээд амьдралд бол унал босолттой янз бүр үе байдаг. Тэрэнд бол чи ингээд одоо эморч нуурахгүйгээр гой хариу үйлдэл үзүүлж ингэх хэрэгтэй. Энэ бол амьдралд байдаг л тийм одоо мэдрэмжүүдийн нэгээ тийм болохоор бит тэдний хүн дээр хүлээж ав гой хийх зүйлээ хийгээд урагшаа хараад явчих юм уу тиймэрхүү юм сонсчороо за окей тэгэл амьдралд байдаг сэтгэл готрлууд ч гэсэн угаасаа л байх хэрэгтэй нэг хэсэг нь л юм аа тэгэл би одоо яг юм мэдрэмж авч байгаа юм байна гэхдээ энэ маань зүгээр болох юм байна гэж юм боддог болсон. Тэгэхээр зөв зүйлээ үзэхээр тийм зөв юм үзэх хэрэгтэй л юм байна. Тийм тэгээд бас юу одоо энэ чинь ингээд хамгийн ихний нэг алхам байгаад байгаа шүү дээ. Юу үзэж байгаа сонгох. Яг бол одоо ингэж байгаа байхгүй юу? Гинт ингээл байж таа. За Instagram-аа, Facebook-аа юу хаа гэхээр хэр хэрэгжилж байгаа юм чинь чадахгүй шүү дээ. Тийм болохоор нөгөө хэрэгжилж байгаа юмнуудаа нөгөө үзэж байгаа юмнуудаа солих хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээ YouTube энэ дээр бол хамгийн юм нөгөө эрүүл платформ юм шиг санагддаг. Яагаад гэвэл YouTube дээр хүн өөрийнхөө үзэх юм өөрөө сонгож даа. Тийм автоматар нэг. Гэхдээ яг shorts гэдэг. Тийм shorts гарсан байлээ. Тийм гэхдээ яг ноутбук хэдрээр орохоор ер нь тийм гайгүй тийм. Тэгэхээр хамгийн дайггүй тийм байгаа. Тэгээ хоёр дахь арга хэмжээ нь болохоор өөрийнхөө нөгөө одоо чиний хэрэглэсэн арга байгаа байхгүй юу? Өөрийнхөө хэрэглэх цагаа эсвэл нөгөө хэрэглэх бололцоогоо багасгах гэдэг жаа байхгүй юу? Тэнгүүд одоо би бол Facebook ашиглахгүй байх хэвээр Facebook-ийн аппликейшн устгах гэсэн байхгүй юу? Тийм. Тэгэж одоо ер нь устгацсан л дээр. Тийм. Хэрэглэхгүй байх боломж байгаа бол устгаад ч юм уу эсвэл хаагаад тэгвэл үнэхээр ингэж амьдралын чанарт маш өөрөөр нөлөөлдөг. За тэгэл нөгөө юу вэ? Энийг бас ойлгох хэрэгтэй. Энэ л бас сэтгэл зүйн юм болчихж байгаа байхгүй юу? Хүн болгон өөртөө гэсэн амьдралын цаг хугацаатай. Тийм. Одоо чи ч өөр ингэсэн тусдаа ингээд цаг хугацаатай, би өөр ингэсэн цаг хугацаатай. Хүн болгон өөр. Тэгэхээр ингээд надад ирж байгаа миний амьдралын одоо энэ зүйлс зөвхөн надад зориулсан. Тэгээ бусад хүний амьдралд зориулсан зүйл бусад хүнийх гэдгийг амар сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Тэгээ энийг ингээд нөгөө дотроо амар сайн ингээд нөгөө суулгачих юм бол тиймэрхүү юмнуудыг нөлөөлөх нь бас бага тийм зүгээр бусдын юм жаргалтай зүйлсэд ингээд энэ хүн жаргалтай байна да ямар гоё юм бэ гэсэн нэг юм зүгээр атаархах өөрийгөө харьцуулах биш зүгээр л тэр гоё зүйлийн гоё юм байна гэдгээр хүлээж авах. Тийм мэдрэмжийг суулгах хэрэгтэй. Тэгэл тэнгүү тийм юм суулгаагүй хүмүүс одоо яаж вэ? Facebook дээр коммент бичээд ташдархаас ингээд амар оолдог тийм тийм. Носан баячууд яасан гэл тийм ч хөдөлмөрөөрөө яг бас хөдөлмөрлөөд гоё эдэлж хэрэгжилж байгаа хүмүүс өндөө байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо ингээд хоёрын бичлэгийг залуу хүмүүс үзээсэй гэж бодож байгаа шүү дээ. Тэг өсвөр насны. Тэгэхээр багаасаа өсвөр наснаасаа энэ чадруудыг бас суулгаарай гэж хүсэж байна тийм. Тасн турчээд ингээд хүмүүс татархаад явах биш. Хүмүүсийн одоо сайн сайхан байдал бас баяртай, одоо юу гэх юм. Сайн сайхан зүйлд нь бас ингэж талархах нь цаашаа юм байна. Бас тийм хүлэн зөвшөөрөөд тэр хүмүүст бас нөгөө одоо тэр хүмүүсийн өмнөөс баярлаж сурах хэрэгтэй гэх юм уу? Тийм бусдын одоо нөгөө юунаас урам зориг авч сурах тийм чадвартай. Нөгөө нэг юу вэ? Роналдо би дэмждэг хөлбөмбөгч юм. Тэгээд дэлхийн шилдэг хөлбөмбөгч болчоод ингээд шагналаа авчаад зогсож байсан чи ард нь ингээд багийнхан найз ингээд амар инээсэн бүр ингээд алга ташцсан ингээд зураг нь амар алдартай байхгүй. Тэгээд тэгсэн чинь дараа нь өөрөө тэр хөлбөмбөгч нь өөрөө дэлхийн шилдэг болсон байхгүй. Тийм тэгсэн чинь ингээд хүний амжилтанд гоё талархаж сураарай гэд нэг тийм ингээд тийм зураг аягүй хийдэг байсан. Тийм ер нь бол атаархаж байж яснаас тийм ингээд харьцуулсаас ингээд бусдын ер нь сайн сайхан байдалд ер нь амар сайн жаргалтай байвал чамдсан дараа нь тийм зүйл ирэх боломжтой гэдэгт бас итгэх хэрэгтэй тийм. Зэн тэгэл хоёлоо одоо нөгөө юу яаж байгаа шүү дээ ярьсан шиг одоо нөгөө харьцуулахаас илүү нөгөө урам зориг авах тийм. Хичнээн одоо тэр хүний зөвхөн ингээд ялалтын биш одоо юу юм те ямар хичээл зүтгэл гаргасан марсан тэр бүгдийг ингээд харах хэрэгтэй гэх юм уу. Тэгээд тэгтээ яг нөгөө үнэхээр бүр юм худлаагасаа ингээд нөгөө юунууд хийдэг аккаунтууд байдаг шүү дээ. Худлаагаас амар урам зориг өгсөн худлаа юм нөгөө мотивац өгсөн гэж биелийн флагмаг ерөөс ямар ч юм нөгөө бодит зүйл байхгүй. Энэ тэнгэрийн тиймэрхүү аккаунтуудыг зүгээр л дагахад болж хэрэгтэй. Тэгэл бас хамгийн нөгөө чухал зүйл нь
нөгөө бодит одоо байдалтайгаа одоо жинхэнэ амьдралтайгаа илүү нөгөө холбоо үүсгэх хэрэгтэй. Одоо тэхийн тулд одоо хүмүүс ингээл ном уншмаш гэдэг нь шүү дээ. Зүгээр ингээд найзуудтайгаа уулзаад утсан оролдохгүй үүдүүдээс хараад ярих нь ч гэсэн нөгөө бодит тийм нөгөө жинхэнэ харилцааг ингэж дэмжиж өгч байгаа нэг хэлбэр байхгүй. Тэгэл хүмүүс нөгөө байгальд гар гэлтэгдэн шүү дээ тий. Нэг тиймэрхүү. Тэгээ бас ингээд кино театр кино үзэх ч гэсэн амар сайнаар нөлөөлж авах. Яг бол нөгөө нэг юмд маш удаан хугацаагаар ингэж нөгөө юу яаж байгаа. Төвлөрч байгаа. Анхаарлаа хандуулаад төвлөрч чадчих байгаа гэх юм. Одоо баг нөгөө анхаарал хандуулах хугацаа ч амар багасаад нөгөө рeel үзээр байгаа тий. Бүр багасаад бүр хүний анхаарал төвлөрөхөө байцсан юм шиг л шүү дээ. Тий. Тэгэл бас нэг дахиад хэлэх зүйл нь гэх юм бол нөгөө бодит байдалтайгаа ингээд нөгөө холбогдно гэж байна. Тэнгүүтээ нөгөө тэр хүмүүстэй өөрийгөө харьцуулах гэхээс илүү өөрөө өөртөө ингээд сайн ярилцаад миний зорилго юу вэ? Би одоо хаанаас хаана хүрлээ? Одоо би яах вэ гэдэг нөгөө хүн чинь зорилготой байхаар юм бусад жижиг сажиг юмнуудтай ер нь ингэж жижиг сажиг юмнуудад нэг халтархаа болчдөг гэх юм уу? Тийм нөгөө зорилгоо хараад тэгэл явах та. Тийм одоо ийм л аргуудыг хэрэглүүл. Тэгээд би нэг юм яриа гэж утсан. Одоо ингээл за хоёулагийн бичлэгч байдаг юм уу? Ер нь өөр бус одоо подкастууд байгаа шүү дээ. Ингээл хүнд гоё сайн сайхан зүйл хүргэдэг ч юм уу. Тэгээ тэрийг биш дээ. Үзье гэсэн үнэл үздэг заяа. Яг би яг энийг үзмээр юм ч юм ингээд өөрчлөгдөх хүсэлтэй ч юм уу эсвэл нэг амьдрал нь арай нэг юм нэг зөв хүмүүс олж үздэг санагдсан. Үнэхээр тэр буруу бас нэг амьдралын хэмээх хүмүүс байгаа шүү дээ. Тэр бол бүр тоож үцгүй шүү. Тий, хоёлаг бол одоо жишээ нь баг юу ч яриад байгаа. Эсвэл зүгээр ингээд тийм зүгээр нөө юуг нэг гарчиг нэг хараад тэгэл скролдол өнгөрдөг санагдсан. Тэгэхээр одоо тэр нэг бүр үнэхээр буруу байгаад байгаа хүмүүс ч угаасаа л ер нь бол үцэхгүй биш дээ. Тэгээ тэр хүмүүс ер нь үзэх арга баг байд юм болов уу гэж би амар боддог байхгүй. Яаж ер нь тэр хүмүүс яг яаж өөрчлөгдөх вэ? Тэр хүмүүсийн эрэлтийн сегэн ч юм уу юу байх хэрэгтэй юм бол. Тэр бол гэхдээ юу аахгүй юу? Одоо хүн болгоны амьдралын зам гэдэг шүү дээ. Хүн болгоны амьдралын зам. Одоо миний хувьд гэх юм бол би яг их сургуулаа төгсчөөд яг их сургуулийн жилдээ би ийм хүний хөгжлийн ийм зүйлүүдийг 10 жилдээ амар үздэг байсан. Тэгээд ном амар уншдаг байсан. Тэгээд их сургуулийн үедээ би өөрөөс тийм сонирхдаг байсан. Үзэхээр амар их цаг алаад ч амар санагдал. Тэгэл тэнгууд би яг сэтгэл готролд ороод тэгээд ингээд нэг юм амьдралынхаа уналтын үе миний болж байгаа байхгүй юу. Яг тэр үедсэн чинь надаа хамгийн хэрэг болж исэн контент мэдээллүүд яг иймэрхүү бичлэгүүд байсан байхгүй юу. Тэгээд би тэрийг үзснийхаа дараа яг ингээд амар юм нөгөө популяр болол тэ нөгөө бүх хүмүүст ингээд хандлт их мэх авах шаардлагагүй ч гэсэн яг ингээд нөгөө хийгээд иймэрхүү зүйл хийх юм бол юу яаж юм бэлээ. Яг хэрэгтэй хүн л амар сонсч юм билээ. Харин тийм. Тэгэхээр яг нөгөө үнэхээр ингээд сонсомоор байгаа. Гэтэ энэ бол ингээд нөгөө бүх хүнд хүрэх шаардлагагүй. Гэтэ ингээд тэр тоохгүй орхисон хүн ч гэсэн дараа нь ингээд хэрэг болвол буцаад ирнэ. Тэгэхээр яг нөгөө амьдралын ямар үе дээр явж байгаа гэдгээс шалтгаална гэсэн үг юм биш үү? Магадгүй тий 15-таа ухаарсан хүн байлаа гэхэд хин нэгэн 30-таа ч ухаарч болно шүү дээ. 30-наас хүртлээ ингээд тий буруу замаар ч юм уу явах боломжтой учраас. Тэгээд ингэдэм билээ. Энэ нөгөө сэтгэл зүйчдэр би явсны дараа болохоор ингэжсэн. Одоо би ингээд сэтгэл зүйчдэр очиод ярилцсангууд одоо миний ухаарсан зүйлийг зарим тохиолдолд бүр 45-таа 50 хүрсэн хүмүүс ч гэсэн одоо дөнгөж л ухаарах гээд явж идэг гэж байгаа байхгүй. Гэтэ яг одоо энэ контентыг одоо залуу хүмүүс үзэж байгаа бол залуудаа ухаарах тусам ер нь бол илүү ашигтай. Яг л ингээд буруу сонголт хийхээс амар өөрсдөөс сэргийлнэ. Тэгвэл ингээд 50 ч юм уу 45-таа одоо болцоод тиймэрхүү үедээ ухаарах юм бол үжээ нөгөө амьдрал нь одоо ингээм амар баг ингээд тал хувь нь ингээд явчихж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө тэр нэг нөгөө амьдралын дадал хөвшил нэгэ болцсон болохоор өөрчлөхөд амар хэцүү байдаг. Тэгээ нөгөөтгөөрөө бас ингээд нөгөө нэгэнт ингээд хүлэн зөвшөөрөөд ч юм уу ингээд амьдрцсан байгаа шүү дээ. Тэнгүү тэрийг ингээд өөрчилсөн ч нөгөө хүрээлэл нь ингээд үжээ бүр амар сайн ингээд тогтцсон байгаа болохоор юу яаж байгаа байхгүй юу. Нэг тэг өөрчилсөн ч гэсэн нэг тэгж яахгүй. Тэгэхээр ер нь айл болох эртэл тий бүр амар эрт ингээд ухаансан юм уу гэсэн хөө алдаж авах хэрэгтэй. Гэхдээ яа ер нь бол ингээд нөгөө алдчих үедээ ингээд сайн ухаарад явах хэрэгтэй л. Бүр оройтхоос өмнө. Тийм бүр оройтхоос өмнө тий. Тэгээ 30-наас хүртэл ер нь бид нар ингээд нөгөө алдаж байгаа зөндөө олон юм ямар олон зүйлийн юмнуудыг туршиж үзэх нас гэж ярьдэн шүү дээ ер нь хаасаагүй. Тэгэхээр ер нь бол хүний цаг хугацаа адилгүй хизээ нэгэн цагт ойлгоно магадгүй ойлгохгүй явж байгаа ч гэсэн хүч байгаа хүмүүс. Тийм байдаг. Тэгэхээр зүгээр хүн болгон өөр өөрсдөө гэсэн хэрэгтэй байна. Нэг үг санаанд орчлоо. Сая нөгөө Facebook интерес л харсан юм аа. Нөгөө нэг хөгшин хүн болгоны үг зөв байдгүй, тэнэг хүн ч гэсэн бас хөшөрдгөө гэдэг.
Тийм. Тийм. Би бол яг тэрнтэй амар санал нэг байдаг. Тийм, тэрнээс ер нь бол санасан юм шүү дээ. Одоо юу гэдэг чинь те нэг биднээс дээш үеийн 30 40 50 нас хүрсэн одоо ялангуяа эрэгтэй хүмүүс одоо би эрэгтэй хүнийг ажигладаг байхгүй. Яг юм сонин амар төлөвшөлгүй одоо төлөвшөх насан дээр очсон ч гэсэн ерөөсөө төлөвшөөгүй нэг тийм нэг амар хүүхэдлэг гэхээр бас одоо тэгээд тэрний нөгөө Facebook дээр байдаг комментүүдээс амар харагддаг шүү дээ. Тэгэл ингээл бүр ингээд имээ өгөлт хүмүүстэй хэрүүл мөрөл хийгээд байгаа гэдэг. Тийм тэгээд тийм хүмүүсийг хараад тэгэл одоо тэгэл за яах вэ одоо тэгэл энэ хүмүүсийн л бас нэг одоо хөв тавилан юм билүү дээ. Тэгээд тэр нь болохоор ингэдэг гэсэн юм байлээ. Одоо юу яаж байгаа? Хүний дотор ингээд багаас нь ингээд ер нь хүүхд наснаас ингээд өсөө явж байгаа шүү дээ. Тэнгүүд яг нэг тухайн хүн ямар нэгэн одоо тэр насныхаа үе дээр гэмтэл ч юм уу нэг тийм юм сэтгэл зүйн тийм хямрал ч юм уу тэр нь ингээд авчгаараа эсвэл тэр нь юм дутуу мэдрэмж ингээд өгчгөөрөө яг тэр нөгөө хүүхэд насаараа үлдээд гэсэн мэт би энэ томорч байсан яг нэг сэтгэл дотор нөгөө хүүхэд насаараа байгаад гэсэн. Тэгээд тэрийг эмчлэхгүй ч юм уу ойлгоогүй амьдралын явцад нөгөө алдаа оноосоо суралцаагүй ингээд явж явах юм бол тэр нь ингээд хөгжихгүйгээр яг л нөгөө хүүхэд шиг л тийм хариу үйлдэл замнууд гаргаад идэг гэсэн. Тэгэхээр одоо чи багтаа нэг юмнаас айцсан байх юм бол тэр нөгөө бага насны тэр төрөөгөөрөө л тэр нөгөө том болсны чинь дараа тийм үйлдэл гарах юм бол яг тэгж яагаад юм гэсэн үг байхгүй. Хариул нөгөө том болсон сэтгүүрээ сэтгэхгүй. Гэхдээ яг том болсон гэд ухаан суух ч юм уу тэр нь бол нэг амар тийм юмд уйдгартай ч юм уу нэг тийм бай гэсэн үг бол уг нь бол биш шүү дээ тий. Тэгэхээр ер нь нэг юм гоё юмд хандах хандлага нь өөрчлөгдөх. Тий, илүү жоохон одоо нөгөө сэтгэл хөдлөл одоо ийм байгаа хгүй. Сэтгэл хөдлөлөөрөө шууд юмд хандахгүйгээр ингээ бодонгуудаа толгоон дотор бодоод энэ чи ийм шүү гэдэг нөгөө наантаа цантаа салгах чадвартай л болох юм. Тэнгүүт нөгөөх нь гэмтсэн байгаа болохоор хөгжөөгүй байгаа болохоор яг л нөгөө сэтгэл зүгээрээ гаргаад байгаа байхгүй. Сэтгэл зүүн ялаад байгаа байхгүй. Тэнгүүт яг тэр одоо чигээрээ явсаар байгаа төгсөрсөн хүмүүс одоо нөгөө яг нөгөө нэг Facebook дээр тийм нэг амар ингээд хүмүүс юм болж хувирсан санагдаад байгаа. Харин тийм ээ. Гэтэ яг одоо тэгэл хөгжиж юм да тий. Тэгээ одоо ингээл өсвөр насны дүүнер мэн гэдэг тий. Дүүнер мэн ингээд яг би тэг гайгүй боддоо ш. Тэгээ манайхаас одоо биднээс доошоо ч юм уу бүр уламжлах гоё. Тийм гоё ингээд би нэгээ хүндэлдэг тий. Бусдыг ойлгодог, бусдын сэтгэл зүг боддог тий. Тийм. Тэгээ би биндээ одоо энэ чинь ингээл би нөө эхнээсээ л юу ярьж ин да. Тэнд бол подкастн дээр юу агаад ийм амар хэцүү нийгэм одоо нийгэм биш одоо ер нь л амьдрах чинь өөр амар хэцүү байхгүй юу ингээд хүн амар сул дор амьтаа байглаас нь янз бүрийн хүчин нөхцөлүүд үүснэ энэ чинь зүгээр байглаар нэрж байгаа шүү дээ тэгээд тэнгүүд хүн өсөхдөө маш их ингээд хэцүү зүйлүүдийг тулж байгаа тэнгүүд ингээд зүгээр л нөгөө хоорондоо харилцах ядаж юм аа гоё эрийг байлгах ч юм бол амьдрал илүү амархан болох юм да би нэгэ жоохон кэрлэл явчихлаа тэгэл энтэй адилхан сошиал медиагаас ашиглалтаа эрийг ашиглал те өөртөө эрийг бусдад эрийг ашиглаж байгаа бол бас чи амар хэрэгтэй болно тэгвэл байгаа байна. Тэгээ өнөөдрийн яг хөө сэдвэн сошиал медиа гэж байгаа боловч ер нь амьдрал дээр байгаа бүх зүйлээ л гоё яг нэг юм гоё эрг болгочвол ер нь аюу амар санагцсан. Одоо юу гэдэг чи хүрээлэл тий тэр чи одоо ингэ нийлж байгаа, найзалж байгаа, нөхөрлж байгаа хүмүүсийн хүртэл ингэ гоё зөв хүмүүс одоо тий нэг өсөн дивжи гэсэн хүмүүс сонгочих юм бол одоо яг адилхан ингэ чамд бие жишээ ингээд эргээр нөлөөлөх байхгүй. Тэгээ эзэж би чамайг доош нь тарахгүй. Тий, ер нь бол тий. Тий, яг энтэй адилхан нөгөө одоо сошиал медиа дээр амьдрал дэжсэн нөгөө сонголтуудыг зөв хийж тий. Найзад байгаа зөв сонгох. Тэгээ сошиал медиаг ашиглаж зөв сонголтуудыг хийх. Одоо сошиал медиад чи удирдуулахгүй, сошиал медиаг чи удирдах гэх юм уу? Тэгээд ашиглах цагаа чи сонгоно. Ашиглах аппликейшныг чи сонгоод дагах хүмүүсээ чи сонгоно. Тэгэхээр энийг яг нөгөө сэтгэл хөдлөлөөрөө биш яг юм юу intentional гэхээр одоо монголоор одоо юу гэж яах юм бэ? Зорилготойгоор ч юм уу тий нэг тиймэрхүү байдлаар. Тэг яг өөрөө хичээж аваад өөрчлөх хэрэгтэй. Тий бодож байгаа ч юм уу зөв шууд ингээд юу ч бодохгүйгээр ингээд яахгүйгээр хэрэгтэй зүйлүүдээ илүү сонгоорой. Тэгэл ер нь бол одоо ингээд бодоод ахаар тий чи ингээд өсвөр наснд өөрийгөө амар харьцуулдаг гэсэн үстэй. Би ч амар харьцуулдаг гэсэн. Гэхдээ хизээч бид нар амьдралын хойнд байгаагүй байхгүй. Өөрсдөө амьдарч байсан тий. Тэгэхээр та нар ч гэсэн ямар нэгэн зүйлээс хоцроогүй яг л амьдрах ёстой замаараа амьдарч байгаа. Тийм болохоор сошиал медиагийн 10 минутын аз жаргалтай мөчөдтэй өөрсдөө бити харьцуулаарай. Яг л та нарын амьдрал тэр 10 минутаас илүү үнцэнтэй. Илүү үнцэнтэй, илүү утга учиртай зүйл байгаа.
хэцүү байсан ч гэсэн тэд нар чинь өөрөө утга учир байхгүй юу тий. Хэцүү муухай зүйл тохиолжсэн ч гэсэн тэр чинь утга учиртай зүйл. Тэгээд энэ бичлэгийг үзсэн бол ямар нэгэн байдлаар үйлдэлээрээ хэрэггүй аккаунтуудыг unfollow хийгээрэй. Тэгээ хэрэггүй аппликейшнуудыг устгаарай. Тэгээ хэрэггүй найзуудыг ч гэсэн зүйтлээл тий. Тэгэл нэх үзэхгүй байх хэрэгтэй шүү дээ. За тэгээ подкасттайгаа цуг байсан баярлаа. Тэгээд дараагийнхаа подкастаар уулзцгаая. За түр баяртай. Баярлалаа.